За микрофон дээр жоохон ойртуулчих тийм үү? За. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хурлааныг үндсэн хуулийн цэцгийн дарга гэж баясгалан даргалж, үндсэн хуулийн цэцгийн гишүүндээ Гангуутар илтгэгч, Мөнх сайхан Б Болдбаатар Эр Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй хурлааны нарийн бичгийн дараагаар Б баяр жаргалыг оролцуулан үндсэн хуулийн цэцгийн хурлааны танхимд нээлттэй хэлээ. Үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хурлаанд хүсэлт гаргагч Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч Д Батбаатар Цэц цогтноор оролцлоо. Энэхүү хурлаанаар мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 хэсэг, 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 2, 8-ийн 3, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7, 9 дугаар зүйлийн 9-3 тгсийн холбогдох зохицуулалт, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалт, 47 дугаар зүйлийн 1, 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 5 дахь заалтыг тус зөрчсөн хэсэгт хамааргааныг хянан хэлцвэ. Үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлт нийт 22 нүүр, түүний үндэслэл хэсэг нь дангаараа 13 нүүр болсон учраас та бүхэн дүгнэлтийн үндэслэл хэсгийг товчилж тогтоох хэсгийг бүгд нь уншиж сонсгоё. Үндэслэл. Монгол Улсын их хурлаас 2024 оны 4-р сарын 19-ний өдөр баталсан мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтаар мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэгчийн үүргийг Монгол Улсын дээд шүүхэд олгожээ. Шүүхийн үндсэн чиглэлгийн агуулгад харьцлагуйц гүйцэтгэх эрх мэдэл хамаарагчийн үүргийг олгосон нь төрийн эрх мэдэл хуваарлах зарчим болон үндсэн хуулийн зарим заалтыг тус зөрчсөн гэж үзэн Улсын дээд шүүхээс үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын дээд шүүхэд Улсын дээд шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрийн эрхийг хэрэгжүүлнэ гээд 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэж үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг өрнөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бөгөөд шүүх эрх мэдлийн зэмд харьцахгүй бүрийн эрхийг Улсын дээд шүүхэд хуулиар олох гэж зөвшөөрсөн байна. Гэвч уг заалтыг ямар нэг хязгааргүй хэрэгжүүлвэл үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарлт алдагдах төрнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэгчийн үүрэг нь Улсын дээд шүүхийн үндсэн бүрийн эрхтэй хамааралгүй байх шүүхийн үндсэн бүрийн эрхэд харьцахгүй байх зарчимд нийцсэн байхыг шаардна. Энэхүү зарчим Монгол Улсын үндсэн хуулиас урган гарч буй зарчим бөгөөд шүүхэд олгосон чиглэл үүрэг нь бус эрх мэдлийн бүрийн эрх биш байх, шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой байх, шүүхийн бие даасан байдлыг хангасан байх, шүүх үндсэн бүрийн эрхийг хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх зэрэг шалгаар тавигдана. Төрийн зам чиглэл үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн нэгдсэн холбоодын бүртгэл нь улсын эдийн засгийн бодлоготой холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь 10 дахь заалтын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл нь хууль зүйн дотоод иргэн сайдын эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Энд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэл төрийн бодлого хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд хамаарч байх тул бусад эрх мэдлийн бүрийн эрх биш байх шалгуурыг хангахгүй байна. Үндсэн хуулийн дэг журмыг бичүүлэх шаардлагын үүднээс бие даасан тал үйл харах шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэх нь илүү зохимжтой чиг үүргийг Улсын дээд шүүхэд олохыг үндсэн хуулиар зөвшөөрсөн боловч мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэгчийн үүрэг нь шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэхэд зохимжтой чиг үүрэг биш байна. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан альваач шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд үндэслэдэг. Харин хуулийн зохицол тодорхойгүй байх нь бодлогын сонголт хийх буюу үзмжээрээ шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэгчтэй холбоотой зохицуулалт нь хууль заасан шаардлага аль нэгийг бодлогын хувьд сонгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт байна. Тухайлбал 5 дугаар зүйлийн 5-3-1, 5-3-2 дахь заалтад заасан мэргэжлийн нэгдсэн холбооны тавигдах шаардлагыг тусгасан. Мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүд үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа авалтаар зах зээлийн 50-аас дээш хувийг эзлэх, эсвэл тэдгээрийн аль нэг шаардлагыг хангах, ямар хугацаанд хамаарах тоо мэдээллийг ашиглах нь тодорхойгүй байх тул эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс зах зээлд эзлэх хувийг тогтоох зохицуулалт тодорхойгүй. Хоёрдон дутагтай байхаас гадна шүүх эрх мэдлийн байгууллагад бодлогын сонголтын нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой чиг үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт төрийн эрх мэдлийг хуваарлахдаа шүүх эрх мэдлийн хуулигдах гүйцэтгэх эрх мэдлийн хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх бие даасан байх зарчмыг тусгасан. Шүүх эрх мэдэл хүний нөөц болон чиг үүргийн хувьд бусад эрх мэдлээс бие даасан байх шударга шүүхээр шүүлэх эрхийн баталгаа болдог. Улсын дээд шүүх хуулигдах эсвэл гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдал өрнөлөөтэй хяналтыг содруулах эрсдэлтэй. Шүүхийн бие даасан байдал нь шүүх хэрэг маргааны гагцхүү хууль захирагдан хараад бусаар тал үл харан хэн шийдвэрлэдэг иргэдийн итгэлийг хамгаалдаг. Энэ итгэлээс шүүх эрх мэдэл легитим шинж олж авдаг. Шүүх улс төрийн бодлогын асуудалд оролцох эсвэл бүрийн эрхээ хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн оролцоо заавар зөвлөмжөөр хэрэгжүүлэх нь түүний бие даасан тал үл харах байдалд иргэдийн итгэлийг бууруулдаг. Уг хуулийн зохицуулалтыг чигснээс хойш мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх талаар Улсын дээд шүүхэд ирүүлсэн зарим хүсэлтэд хуулийн 5 дугаар зүйлийн 5-3 2 дахь заалт
заасан үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа авалтын тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх шаардлагатай холбогдуулан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас улсын дэжүүгэд хандсан албан бичиг гаргуулсан авсан байна. Хуулийн шаардлагын хангасан эсхийг яам агентлагийн албан бичиг үндсэн шийдсэн гэж ойлгогдохоос нөхцөлийг бүрдүүлж байгаа шүүх бие даасан гэж итгэх иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдлийг үүсгэжээ. Иймд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэгчийн үүрэг нь улсын дээж шүүх хэрэгжүүлэх холбоог бүртгэгчийн үүргийг улсын дээд шүүх хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдлын зарчим үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-2 хэсэгт нийцээгүй байна. Шүүн таслах ажиллагаанаас бус асуудлаар хэрэгжүүлэх улсын дээд шүүхийн бүрэн эрх нь шүүн таслах ажиллагааны чанар өрнөлөө хүртээмж зэрэгт сөрөг нөлөө үзүүлэхээр байж болохгүй. Хуулиар олгосон чиглэл нь үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд улсын дээд шүүхийн ачааллыг нэмэгдүүлэхээр бол үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүрдэх улсын дээд шүүхийн болон түүний шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж хэрэг маргааны хянан шийдвэрлэх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж улмаа шүүн таслах ажиллагааны чанар өрнөлөө хүртээмжийг бууруулахаар байна. Иймд хуулиар олгосон бүртгэлийн чиглэлийг улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь саад учруулахгүй байх шалгуурыг хангаагүй байна. Иргэн Монгол улсын хууль олон улсын гэрээний заасан эрх хэрэгжүүлэлт зөрчигдсөн гэж үзэл шүүхэд гомдол гаргах хэрэгтэй. Хууль мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, бүртгүүлэх, санхүүжилт бүрдүүлэх нь бүрдүүлэх болон тодорхой чиглэлийг хэрэгжүүлэх талаар зохицуулж субъектив эрхийг тусгасан боловч тус эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах боломжгүй байна. Тиймээс үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан тогтсон байх зарчмын зайлшгүй тэнцвэртэй байх шалгуурыг хангаагүй тул шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна. Шүүхэд гомдол гаргах эрхийг бүрэн хязгаарласан тохиолдолд шудраг шүүхээр шүүлэх эрхийг эдлэх боломжгүй бөгөөд маргаан бүхий хуулийн зохицуулалтын хувьд шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн шудраг шүүхээр шүүлэх эрхийн зөрчлийн шинжийг давхар агуулж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дэх хэсэг, 66-р зүйлийн 2 дэх хэсгийн 1 дэх заалт, үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31-32-р зүйлийг тус удирдлага болон Монгол Улсын үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь 1. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхцэн байдлын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын шийхэд дээд шүүхэд бүрдүүлэх хүслийг хүргүүлнэ. 7-р зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4, 8-р зүйлийн 8-1, 8-4, 8-6, 8-7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8-р зүйлийн 8-2, 8-3, 9-р зүйлийн 9-3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дахь заалтад шүүхэд гомдол гаргах, шудраг шүүхээр шүүлэх хэрэгтэй. 47-р зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад шүүх хэрэг мэдлийг гагцгүй шүүх хэрэгжүүлнэ. 48-р зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхцэн үндсийг хуулиар тогтооно. 50-р зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэж заасанд нийцээг байна. 2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхцэн байдлын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүслийг хүргүүлнэ. 7-р зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4, 8-р зүйлийн 8-1, 8-4, 8-6, 8-7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8-р зүйлийн 8-2, 8-3, 9-р зүйлийн 9-3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дахь заалтад шүүхийн шийдвэрийг давж залах хэрэгтэй гэж заасныг зөрчөөгүй байна. 3. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхцэн байдлын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүслийг хүргүүлнэ. 7-р зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4, 8-р зүйлийн 8-1, 8-4, 8-6, 8-7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8-р зүйлийн 8-2, 8-3, 9-р зүйлийн 9-3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газар гэж заасныг үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасны дагуу 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тэтгэлзүүлсэн бай. 4. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дэх хэсэг заасны дагуу хэлэлцэж хариу ирүүлэхийг улсын их хурлд уламжилсуугаад даргалагч Г. Баясгалан, гишүүд Д. Ганбаатар, Мөнх сайхан, Б. Болдбаатар, Эр Батрагч анхаарлаа хандуулсанд баярлалаа.